За байж байгаа манайхаа хоёр тийшээгээ ханараад намхан болъё. За байж манайхан 50. Хэлтэй нэмс явъя. Зарж шүү. Микнүүдээ хоёр шүү. Жохон доошлуулах уу манайхаа мик доошлуулах уу? Микнүүдээ доошлуулъя. За. За тэгэхээр өнөөдөр Монгол Ардын намын одоо баг хурал хуралдаж байна. Тэгэхээр энэ хурлаас одоо намын даргад нэг дэвшигчд маань одоо мэтгэлцээнээ үрдүүлэн одоо ерөнхийдөө мөрийн хөтөлбөрөөр танилцуулж байна гэж байна. Тэгэхээр та энэ баг хурлын одоо өөрөө ямар нэр дэвшигчдийн хувьд ямар одоо мөрийн хөтөлбөрөөр танилцуулж байна гэдэг мэдээлэл өгч. Яа би сая ирж байна. Дөнгөж одоо л ирж юм. Тий. Яа доо ирж ирсэн. Гэхдээ болоогүй бас чинь зөндөө удаа шүү дээ. Та тэгэхээр хоёр нэр дэвшигчийн илтгэлийг сонсоогүй байж энэ дээр нь манайха мик дуртай байж байна. Та ер нь гэхдээ юу гэх энэ баг хурлын үр дүн юу гэж ямархуу болгосон гэж хүлээлттэй байна. Хоёр нэр дэвшигчдийн тухайд бас хувь баг хурлын гишүүний хувьд байр суурь илэрхийлж. Ард түмний одоо өсөө хүлээж байгаа ийм одоо шийдвэр гарна л гэж итгэлтэй байна. Тэгэхээр манай намын 30 дугаар их хурл бол авилгачтай тэмцэнэ гэсэн. Манай намын дарга оюун эрдэнэ бол намын даргаар сонгогдсон 30 дугаар их хурл дээрээ хоёр амлалт авсан. Нэгдүгээрт авилгачтай эвлэрэхгүй гэсэн. Манай намын дүрмд өөрчлөлт орсон. Авилгын янз бүрийн хэрэгтэй холбогдсон болвол намаас гарсан тооцно гэдэг дүрмийн өөрчлөлт хийсэн. Холбогдсон гэдэг нь шүүгийн шийдвэрч хэлээгүй. Яг энэ намын шийдвэрийн дагуу намын хяналтын ороо өнгөрсөн хугацаанд 20 гаруй хүмүүсийг намаас гарстаа оцчихсан. Энд улсын их хурлын гишүүдч байсан. Одоо номтой хоёроос эхлээд хаян хэрвээ одоо хэн хинчлээ те. Баахан үнийг гарсан тооцчихсан. Зарим нь шүүхээр ороогүй, гин бороогүй болоо цагаадаад ингээ явж байна. Тэгээ намын дүрэн бол одоо алагчлахгүй үйлчлэх ёстой гэж би ойлгож байгаа. Нам бол аль нэг даргын өмч биш. Тэр тусмаа Монгол Ардын нам өнгөрсөн 100 жилийн түүхэнд манай намын үе үеийн удирдагч нар ямагт улсын эрх ашгийг эрхэмлэж баримталдаг байсан. Үүнийхээ төлөө олон манай намын дарга нар амиа зольж исэн. Анхны даргаасаа эхлээд маршал луудаасаа эхлээд улсын эрх ашигийнхаа төлөө өөрийн биеийг одоо үл хайхран улс эх орныхоо төлөө тэмцэжсэн. Тэгэхээр намын эрх ашигын дээр Монгол улсын тусгаар тогтнол Монгол улсын эрх ашиг гэж байна. Монголын 3.5 сая иргэний эрх ашиг гэж байна. Би тэр эрх ашигын төлөө Монгол Ардын нам 100 жил оршиж, ачаа үүрч, хариуцлага үүрч ирсэн энэ түүхэн хариуцлага би үргэлжлүүлнэ гэдэгт хэлдэг. Өнгөрсөн өдрүүдэд таныг одоо болцсошгүй магадгүй гэдэг одоо тий яг шүүхэд өгч болохгүй байдлаар хууч хүнийхээ залыг хэрэгж өтгөж улс төржүүлж байна гэдэг ийм мэдээлэл их хурлын дарга хэлсэн шүү дээ. Тэгэхээр та энэ дээр ямар байр суурьтай байгаа? Ер нь таныг бас хамгаалт хэлээр гарсны дараа их хурлын дарга нээлттэй маш их мэдээлэл ярьсан шүү дээ. Та мэдээж харсан бах тий. Та ер нь ямар ч баримт яриаггүй. Өөрийнх нь хэвлэлийн хурал дээр яригдсан бүх асуудал баримтаар үүсгэж байгаа. Баримтаар үүсгэж байгаа шүү дээ. Жишээлбэл одоо Батбаатар гэдэг хүнтэй энэ фитнес, энэ байранд төрөсөлтгийн байлээ гэж ярьсан. Гэтэл баримтаар болвол Амар Осголонгийн ахын хүүхэд өөрийнх нь зөвлөх Эрдэнэ жаргал Батбаатарын ээж нар хамтарсан компанитай бизнесийн хамтрагчд байгаа. Тухайлбал Чулуун загцтай ганцхан төрийн бүс байгууллага хамтарч эзэмшдэг хүмүүс биш. Нэг аймаг, нэг сургуулийн төгсөгч нар. Чулуун загцтай одоо Амар Осголон холбоотой холбоогүй асуудлыг сэтгүүлчид та бүхэн өөрсдөө хамгийн сайн мэдчихэж байна. Би арилслахынхаа үеэр энэ хүнээр дамжуулж олон зуун сая тэрбумын захиалгатай өрсөлдөгчдөө намандаг ийм асуудлуудын талаар Монгол Ардын намын дарга ерөнхий сайдад нотлох баримттайгаар танилцуулж байсан тухайгаа ярьсан.
танилцуулж байсан тухай ярьсан. Өнгөрсөн өдрүүдэд таньд айралт ирээ бас намын одоо хов зүйдэг дотоод асуудлыг одоо ингэж ямар хүмүүс хоорондоо ойлголцыг одоо юу үд ойлголцыг бий болгох. Би хов живийн тайлбар хийхгүй. Энд дээр нөгөө мессеж андуурч бичсэн гэдээсэн залуу энэ хуралд оролцож байгаа болов ер нь Тэр залуу манай намын одоо амар өсгөлэн гэдэг нэртэй тэр залуу манай намын баг хурлын гишүүн биш. Тэр манай намын Чингэлтэй дүүргийн улс төрийн ажилтан байсан. Чингэлтэй дүүргийн хорооны засаг дарга байсан ийм залуу. Тэр залууг би яаралтай гэрчийн хамгаалтанд авах тухай мессежийг нотлох баримтаар хуулийн байгууллагуудад яаралтай авах тухай ярьсан. За энийг бол хуулийн байгууллагаас. Өөрөөр хэлбэл энэ одоо шалгагдж байгаа хэргийн нотлох баримтыг цуглуулах үйл ажиллагаа өөрөө мөрдөн шалах ажиллагааны нууцад хамаардаг. Миний хувьд энэ асуудлаар эх 7 хоногийн даваа гарагт хуулийн байгууллагад өөрөө очиж гэрчийн мэдүүлэг өгнө. Өөрт байгаа нотлох баримтуудыг их сурвалжуудыг нотлох баримттаар өгнө. Тухайлбал би нэг протокол олдохгүй байгаа тухай ярьсан. Баахгүй устгах заан гэж ярьсан. За энэ асуудлыг би бүтэн нэг цагийн турш сонсгол дээр асууж байсан. Энэ протокол хана? Батэрдэн сайдаас би асуусан. Нарийн бичгийн дарга Алтан зулаас асуусан. Орчны бохирдлыг бууруулах үндэсний орооны нарийн бичгийн дарга. Би эрчим хүчний сайд Чойж сүрэнгээс асуусан. Энэ материалыг бүх сайднараас асуугаад байхгүй байна гэдэг зүйл ярьсан. Тэгэхдээ би энэ материал байгаа гэж биелсэн. Би энэ материалыг хуулийн байгууллагад өгнө. Энэ материал надад байгаа. устгасан гэж бодоод байгаа. Тэр хүмүүс устгасан гэж бодсон харамсалтай нь шудраг үнэнч ийм хүн тэр материалыг хадгалж байснаа надад өгсөн. Их баяр гişүн адмиралтай холбоотойгоор сэтгүүлчдэр шүүхийн өмнө ялагдсан шүү дээ. Яагаад сэтгүүлчдэд өгнө гэсэн юм аа үдгүй юм бэ? Бууд аргачлалын хувьд ялагдсан. Миний хувьд бас ялагдчихад байгаа шүү дээ. Яагаад нотлох баримт өгөхгүй байгаа юм та үдгүй юм? Юу нотлох баримт гэдэг? Тэр абортогийн хулгайч амар баясгалан юм байна гэстэй нөгөө эмисэн дээрх мэдээлэлтэй байхгүй. Устцсан байх жишээний. Таны ярьсан бүхэн чи шүүхтэр очиж байхгүй болсон шүү. Улсын их хурлын хянан шалгах төрх хороонд яригдсан энэ одоо 4000 хуудас нотлох баримтыг миний бие хууль хяналтын байгууллага тухайн үед Монгол Улсын ерөнхий прокурор авилгатай тэмцэх газрын дарга цагдаагийн ерөнхий газрын даргад цагдаагийн ерөнхий энэ шууд явсан материал шүү дээ энэ телевизээр цагдаагийн ерөнхий газрын даргад энэ материалыг тухайн үед нь би хөргүүлсэн албан бичиг нь миний сошиал хуудсанд одоо байгаа. Одоо ингэ шударгаас ярьж байгаагаар өөрөө намын дарга дэвших боломж байгаагүй юм уу? Заалнаас дэвших юм уу те? Хоёр хүн нэр дэвшсэн өрсөлдөж явах та таны асуулт одоо нэмээд асуултанд хурлын дарга мэдээлэл хийх үеэр та тэргүүлдэ 5-1 нэрлээд төрийн тэргуунд хов зөөж намаа хагалгаа. Би хов живтэй холбоотой юмд одоо хов живийн хариулт өгдөг хүн биш. Танилуу намын гишүүдээс дайралт ирж гинөө. Цагдаа орох асуудлыг үндсэн гэдэг ийм мэдээлэл хийсэн. Тэгэхээр энэ дээр та юу хэлэх вэ? Таныг одоо юу гэдгийг одоо асуудал болж байсан. За одоо ингэсэн шүү дээ. Манай улсын их хурлын дарга бол одоо их ноцтой мэдгдэл хийсэн. Маш ноцтой. Өөрөөр хэлбэл сэтгүүлч өнөр цэцгийг баригдсан асуудлаар Монгол улсын ерхий сайд, Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга шүү энийг содоотлоос. Тийм ээ? Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга. За би хууль зүйн дотоод хэргийн сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга гэсэн 5 хүн уулзаад 20 уу болох уу гэж ярьсан тухай байсан. Тий, өрөөндөө баг шийдэж. Тэгээд одоо амар өсгөлн дарга маань одоо хорж болохгүй гэсэн чинь манай намын дарга оюун эрдэнэ хэрвээ орих юм бол би ажиллаа өгье гэж ярьсан гэж ярьж байгаа шүү дээ. Гэхдээ Монгол улсын ерөнхий сайд энэ тухай асуудал яригдсан бол би 20-ыг тэнд ярьсан бол хууль зүйн сайдаа өтөр түргэн хөөж явуулах хэрэгтэй шүү дээ. Тэр эрх нь өөрт нь байсан байгаа үстэй. Тэр засгийн газрын хэрэглэх газрын дээр хүүшээ чи одоо гэмт хэрэг яриад байна. Чи одоо өтөр түргэн зайлаа гэд хэлэхгүй яасан. Одоо юу яриад байгаа. Тэр байтугай би Twitter хуудсан дээр маш тодорхой байр суурьсан. Би Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдсноос өнөөдрийг хүртэл
амар уйсгалан гэдэг хүнтэй уулзаагүй уцаар ярив. Адмирал гэдэг компанитай одоо холбоо хамааралгүй гэдгээд шүүхэд одоо гомдол гаргаад энэ нь анхны шүүхийн шийдвэрээр тогтоогдцоо. Тэгээд хахад ингээ үе улс төржүүлдэгэ намайг одоо намын нарийн бичгийн дарга хийж явах энэ үеэс эхлээд албан тушаалын манай авах зорилготойгоор ийм зүйлийг нааж нялзаад. За надад одоо шүүхийн шийдвэр байгаа гэж ярьсан. Би шүүхийн шийдвэрийг уншиж үзсэн. Юу гэсэн одоо агуулгатай гомдол шүүхэд гаргасан байна нөхөр. Би адмирал компанид хувьцаа эзэмшдэг юм уу гэж асуусан байл. Би адмирал компанид амар уйсгалан гэж нэр байхгүй шүү дээ хувьцаа эзэмшдэг. Чулуун загдын ах ламжуу хувьцаа эзэмшдэг гэж яриад байгаа зү. Хэн ер нь амар уйсгалан гэдэг нэр адмирал компани хувьцаа эзэмшиж байгаа гэж хэн ярьсан юм? Хамаарал бүхий энэ хүмүүс чинь ийм холбоотой байна. Мөн үү? Энэ хүмүүстэй та өөрөө бизнесийн одоо эрх ашиг бусад байдлуудаар хамааралтай нотлогдож байна. Тэгээд сонсгол дээр ирээд ярих нь яасан. Ер нь бол сонсгол дээр танилцуулагдсан одоо адмирал компанитай холбоо хамаарал бүхий олон компаниудыг танилцуулж явахад их хурлын даргын одоо игчин гээд хүмүүс бас танилцуулж ирсэн л дээ. Энэ холбоо хамаарлыг тогтоож байгаа байдал нь яг яаж явдсан бол за би тухайн үед бол одоо хэлжсэн. Нийтдээ 20 мянган хүний хамаарал өгөхий 3 сая бүртгэлийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаагаар авсан. За зарим хүмүүс гайхчихсан. За тэр байтугай одоо зарим манай одоо хуулийн байгууллагын энэ инхээр одоо бүр тагнуулын хамгийн орчин үеийн нууц одоо програм хангамж ашиглаж энэ хамаарлуудыг илрүүлээд байна гэжсэн. Илрүүлээд байна гэсэн. Энэ хамаарлуудыг хоёр чиглэлээр тогтоож исэн. Нэгдүгээр шудраг иргэдийн мэдээллээр. Шудраг иргэдийн мэдээллээр. Хоёрдугаарт хэдий богино хугацаанд байсан гэсэн маш одоо хариуцлагатай шудраг ийм албан хаагчид хэн шалгах шинжээжнэр энэ одоо зүйлийг тогтоож нотголж байсан. Тэр хүмүүс одоо надад бас хэлжсэн үгөө. Надад бас. Би өглөө гарахдаа хүүгээ үнсээд гарлаа. Аав чинь хэдийгээр гэр бүл хүүхдээ эрсдэлд оруулж байгаа ч гэсэн Монгол улсаа хүүхдийнхээ ирээдүг би гэрлэгээтэй байлгах сайн үс хийж байгаа шүү аав чинь гэж хэлээд гарч яасан гэд надад хэлжсэн. Ийм олон шудраг өөрийнхөө амнаас мэдлэг ур чадвар бүх юмаа золиослсон хүмүүсийн олон сар хөдөлмөрийн үр дүнд энэ нотлох баримтууд гарч 3.5 сая иргэнд мэдээлэгдсэн. Энэ мэдээлэлд сая мэдээлэгдээгүй шүү. Тухайн үед сонсголоор адмирал гэх компанитай холбоотой асуудал 4 цагийн туршид нотлох баримт нь сонсголоор яригдсан. Зөвхөн шинжээчийн дүгнэлт нь 1 цаг хамаарал бүхий байдал нь бүтэн 1 цагийн турш яригдчихсэн. Энийг саармагжуулах, гаргахгүй байх, дугаа болгох, эсрэгээр энэ нотлох баримтыг гаргаж байгаа хүмүүс рүү дайрах, гутаах энэ ажлуудыг олон сарын турш хийсэн. Олон жилийн турш хийсэн. Энийг маш их мөнгөөр хийсэн. Би Монгол улсын засгийн газрын хаалцтай хуралдаан дээр энэ асуудлыг ярьж исэн. Би өөрийн улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийнхаа хурал дээр энэ цагаан байрнаас өөрийн намын улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүдийн эсрэг гутаах гүтгэлгийг явуулдаг тухай би баримттай танилцуулж исэн. Нотлох баримттайгаар. Энэ нүхийг мэдчихсэн бол таны хууль зүйн сайдын үед яагаад нуунд аргуулсан бэ гэдэг нэг юм. Хасватар гэдэг хүн 2025 оны 3 сард нас орсон. Би 2024 оны 7 дугаар сард ажиллаа өгсөн. Тэгэхээр энэ сонсголыг явуулах үед энэ хүн амьд байсан. Сонсголын дараа одоо шинжээчдийн одоо дүгнэлтээр батлагдсан нотлох баримтуудыг шүүх гэдэг юм уу одоо энэ хуулийн байгууллага шалгах энэ асуудал процесс юу нь яаж үргэлжилсэн юм бэ? Одоо энэ дээр чинь л одоо улс төрийн албан тушаалтан одоо мөрдөн шалгах эрхүй байгууллагын ялгаа зааг гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл би улсын их хурлын үндсэн хууль болон улсын их хурлын хэн шалгалтын тухай хууль заасны дагуу улсын их хурлын нотлох баримтыг шинжилэн судлах сонсгол цугларсан
нотлох баримтын хүрээнд энэ сонсголыг хийж нотлох баримтыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Үүнээс цааш миний бүрэн эрх энэ хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгаж байгаа дотоод үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих энэ боломж болцоо байхгүй. Би зөвхөн улс төрчийн хувьд, ард түмний төлөөлөгчийн хувьд мөн энэ хяналт шалгалтыг зохион байгуулсан, энэ нотлох баримтыг хүлээлгэж өгсөн хүний хувьд араас нь нэхэх шаардах надад ийм өөр эрх байгаагүй. Ийм боломж байгаагүй. Би ер нь олон удаа та бүхэн одоо миний цахим уудас, миний ярьцлагыг одоо үзэх юм бол би маш олон удаа ярьж байсан. 2024 оны одоо би 3 сард 2 сард ч гэсэн чинь улсын ерөнхий прокурорын удирдах ажлын зөвлөгөөн дээр би шаардсан. Би сонгуулийн өмнө 2024 оны 3 сард одоо энэ лавгийн тойм нэвтрүүлэгтэр орохдоо бас энэ 30 сая долларын баримтын асуудлыг хөндөж ярьж ирсэн. Сонгуулийн өмнө. Энэ үеэр би шаардаж байсан. 2024 оны би 11 сард амар баясгалан өөрийн захин ууцаараа дамжуулж шүүхэд өгнө, нэр төрөө сэргээлгэн, арай хэтэрлээ гэсэг асуудал одоо тийм пост тавьсан шүү дээ. Тэгээ намаа шүүхэд өгөө. Намаа өгөөг шүү дээ. Энэ хүн. Амар баясгалан дараа хоёрын хувийн ер нь одоо гонцон байж ерөөсөө өгөөгүй. Тэгээд 11 сард ч би ярьж байсан. Би энэ асуудлыг удаа дараа өмнө нь одоо ярьж байсан одоо бүх одоо миний ярьж байсан, хэлж байсан өгүүд бүх юмтэйгээ одоо байж байгаа. Ер нь одоо юу гэдэг Монгол Ардын намын даргад нэр дэвшиж байгаа амар баясгалан дарга болохоор одоо хууль шүүхийн байгууллага, авилгатай тэмцэх газар хүний гараар хөдөлдөг болжээ, заавраар хөдөлдөг болжээ гэж. Та бүхний зүгээс ч гэсэн бас тийм мэдээ. Яг энэ авилгатай тэмцэх байгууллага, хууль шүүхийн байгууллага. Харин ч улсын их хурлын дарга болоод авилгатай тэмцэх газрыг улсын их хурлаас томилдог шүү дээ. Өөрөө томилсон шүү дээ. Өөрөө томилсон дарга одоо байгууллагатай шалгаж байгаа шүү дээ. Авилгатай тэмцэх газар бол улсын их хурлын харьяа бүтцийн байгууллага. Бүтцийн байгууллага. Хурлын даргын одоо талд санал өгөх хэрэгтэй. Монгол Ардын намын баг хурлын гишүүдийг одоо барьж хорж хуучин хэрэгүүдийн сөхөх байдлаар дарамтлах юм уу гэж байгаа. Энэ асуудлыг улс төрийн санал хураалт. Аль нэг даргын сүр нөлөөллөөр оролцох, таслан зогсоох, нөлөөлөх ийм орлого байж болохгүй. Тэм жишг байдгүй. Ерөнхий сайд оюун эрдэнэ одоо хүн барьж хорж болохгүй шүү гэж хэлсэн гэдэг зүйлийг хэлжсэн шүү дээ. Хамгийн танд болтоо. За гэтэл зарим хууч өмгөөлөгч нар бол хууль зүйн сайд нь өөрөө одоо юу гэдэг нь хуульчдыг шүү. Би ингэж хэлсэн шүү дээ. Миний одоо яг нэвтрүүлэгт одоо ярилцсан одоо хэлсэн үгийг одоо та бүхэн маань маш анхааралтай үг үсэг одоо болгоноор нь одоо үзэх хэрэгтэй шүү дээ. Би чулуун загцтай холбоотой асуудал 2024 оны 5 сард яригдлаа гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл их хэмжээний мөнгө гаргаж тодорхой одоо хүнийг тэр дотроо намайг захиалгаар одоо гүтгэх ийм асуудалыг би одоо нотлохотойгоор намын дарагтад хэлчихсэн. Өөрөөр хэлбэл энэ манай намын одоо нарийн бичгийн даргын асуудал хэрэгжиж байгаа байхгүй юу? Нарийн бичгийн дарга. Тэгээд энэ хүний асуудал одоо маш их ноцтой байдал руу одоо орж гинэ гэдэг асуудал яригдсан байхгүй юу? Тэгсэн чинь хэнийг ч хорж болохгүй гэдэг шийдвэр шууд засгийн газрын хурлаас гаргацсан байна. Би ингэж хэлсэн шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр үеийн хууль зүйн сайдууд ер нь баримтлагаа хийдэг гэдэг ойлголт эндээс төрүүлдэг байхгүй танд ингэж анх. Гэхдээ харин одоо тийм шийдвэр гаргадаг нь ч ямар ч учиртай Монгол улсын засгийн газар одоо тийм хууль зүйн сайдад одоо тийм ерөнхий сайд бүр ингээд бичгээр тийм даалгавар өгдөг нь ямар учиртай юм хууль зүйн сайд одоо хүн барьж хордог хүн биш шүү дээ. Тийм ээ? Тэгэхэд одоо тийм шийдвэр гаргаж байгаа байхгүй юу? Тэгээ та тухайн хэдэн зарчмын саналаа хэлжсэн үү? Энд ч одоо дээрэмдүүд ийм ажлаар зохион байгуулсан гэдэг. Та тэгээд дүүрэн гэдэг хүний ер нь зүйлийг харсан баг. Та тэрэн дээр юм хэлжээ. За энэ асуудал би бол энд хөндөгцсөн асуудал гэмтэргийн шинжтэй асуудал. Гэмтэргийн шинжтэй асуудал. Би дөнгөж сая хэллээ шүү дээ. Би нэгд өдөр хуулийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгнө гэдэг чи одоо би тодорхой юм хэлээд байна шүү дээ. Тэрнээс хойш танд ер нь хэр их дарамт ирж байна? Дарамт ирж байна уу намын гишүүдийн зүгээс ч гэдэг юм уу?
ярилцлаганд орсны дараагаар танд Таны хандсан намайг харлан утгасан асуудлаар Гэхдээ ер нь надад халдаж чаддгүй шүү дээ. Ямар ч дарга. таныг намайг харлан утгасан гэдэг асуудлаар хэд хэдэн хүмүүс санд хэлнгээ гадуур яваад идэв дээ. Намын одоо эрх ашигын дээр улсын эрх ашиг ба. Ард түмний эрх ашиг ба. Би Монгол улсынхаа ард түмний эрх ашигын талд байна. Би урваагүй. Би өргөсөнд хангалттай үнч байгаа. Намын эрх ашиг ярих гэж байгаа бол энд байгаа намын нэг даргын, хоёр даргын эрх ашиг бол улсын эрх ашигаас би давна гэж би ойлгохгүй байна. Ер нь одоо Багварлын шийдвэр яаж ч гарсан бай. Та энэ олон нийтийн өгсөн мэдээллийнхаа одоо үнэн үннийг тогтоох хариуцлагатаагаар одоо энэ одоо Мэдээж одоо баримт одоо өөрөө үгүйсгэгддэг. Үнэн үгүйсгэгддэг. Баггүй юу? Үнэн гэдэг зүйлийг говьлж болдог, тэгтээ үгүйсгэгддэг. Тэгэхээр би үнэн тодорно гэж бодож байна. Үнэн алхам тутам тодорно. Одоо та хэнд сая асууж байна дүүрэнгийн асуудлыг ярьж байна. Тэгээ үүсэх гээл гараад ирж байна. Дүүрэнгийн асуудал гарч ирлээ. Дахиад хүн гарч ирнэ. Одоо тий. За баярлалаа. Хөөе би бас юугаа. Ми